За бид хэдэн гэр бүлээрээ Дорноо аймаг руугаа явсан. Сая 1 сарын 8-нд явцгаасан. За гэнэ төрүүлээд л явчихсан байсан. За аймгийн төв цагаан алга орох гээд ингэ явцгааж байна. За цагаан алга сайн шанны цагаан алга болохоор ингээд гоё гэрэлтэй тэмээ нөхшөө өнөртэй ороод очиход бол үнэхээр гоё харагддаг. За замд бол тэгэл зохиолын дуугаа сонсоод хэвлээ явцгаанда. За хэд ажил амжуулахаар Дорноо аймагт ингээд ирцгээсэн. Тэгээ нэг бол удаагүй 2-3 очоод утсан байна. За нутагтаа ороод ирсэн хүмүүс чинь цоглог дуугаа тавиад ээж аав руугаа явж байна. Тэгтээ имжлэгт ээж аав ах эгч нарын гэр орныг бол бичээгүй. Дараа нь дулаан орохоор юм уу цагаан сарын үеэр би гоё имжлэг хийж оруулъя гэж бодож байна. За оцныхоо маргаачлахаараа би эгч дээр очисон. Эгч маань салонд гоо саханчаар ажиллаад амарсан сормоос хийлгээд хөмсгөнийхийн вакс зэрэг хөвлчлөгэнд орсон. Гол нь өнгөө ордно. Тэр нь сайхан. Амар юм уу өнгөө ирээл ингэж. Дурцтай. Уу юм хааш. Туршилтын тулаасан юм жаатай. За камера өөдөөс харуулад ирэхээр амар сонин хардаг юм байна. Буруу тийш хараад ирээд байдаг юм байна. Тэгэхээр артлынхын камераар биччихэмээр юм байна шүү. Одоо нэг барих. Одоо барих чинь ямар юм бэ? Араас наханыг тос түр. Хар мэтэнтэй дуусгаад хахад тэгээд усан хөөсөн. За бид хэд ямарсан Дорноо аймаг орсных ямарсан хамрын эд руугаа очиж номоо уншуулад шамлын орон дээр очиод энерги аваад ирцгээсэн байгаа. За үйл болохоор бол аялал жуулчлалын нэр хөл очтгоо. Гэхдээ нутгийн хүмүүс бол өөл сонгол очдог. Яг дулаан ороод ирэхээр бол үнэхээр гоё байдаг очиж үзэхэд. За 4 сарын сүүл 5 сарын ихээр нөгөө сакура цэцэглэх үеэр хүмүүс маш их очдог. Нөгөө богооны суудлал бол пик дүүрсэн байдаг. За тэгээд буугаад очиход бол такси үйлчилгээ машинууд бол зөндөө байждаг. За бид хэд ямар ч очиод тагтаа олсон ажлууд явж байна. Манай тэн тагтаа дунд суудсан. Тэгээд аав дээр аав ээж хоёрын гар дээр ингэж тагтаанууд ирээд хоол идэх. Бүр сурцсан. Гэ байж юм бэ. За нутагтаа очиод ирэхээр хамрын дээр ороод гарахаар ерөн хамаг ажил үйс бүтээд ерөн нэг сайхан сэтгэл санаа хүртэл сайхан болчдаг. За хамрын эд орсон бол заавал энерги авна. За энэ вагон дээрээ гарч өргөлөө өргөөд юмэрсэн бид нар өлөмжийн чанар дуугаа заавал бүтэн дуусгах гэж явдаг. За өлөмжийн чанар дуулахад ямар ч гэсэн 1000 маань үнсэнтэй тэнцэтгэе гэж ярьдаг юм блэ.
Аав ээжтэйгээ хамт зогсож жоод дуугаа дуулсан. Лого үзэж байгаа та нар маань ч гэсэн бид нартай хамт ингээд энерги аваад хүсч зорьсон бүхнээ бодоорой. Үлэмжийн чанар дуугаа бас дагаад дуулаарай. Очирмагц сингэн сэн оромгадыг бичин За маргааш нь бид хэд Улаанбаатар хот руугаа буцсан 2 хүүхэдтэй аваад гэрийн цаг авсан байна. За энэ болохоор өөр шандаас ар шанд руу орж байгаа хэсэг байна. Манайх юм гоё гүүртэй ороо болохоор яг энэ хэсэг амар гоё гэрэл аснаа. харагдаж байгаа юм ч тийм.